Хүүрн өгүүлэх хэлбэр буюу үүлэг болон тэмдэг нэрийн араас холбогдсон өгүүлэг төгс санаа буюу даг наа гэсэн утгыг илэрхийлэх нөхцөлийг хамтаа үздэг. За бүгд хамтаа хүслийг харъя. Үүлэг болон тэмдэг нэрийн араас хэрхэн холбогдож байгаа бас ишиг гэрэлжин цааш яаж үйлчилж байгаарэ чадаа унтах гэж байгаа хада хийх гэсэн байна. Тэгэхээр энда гэдэг мань холбогдоод чанда унтаж байна, унтна. Эсвэл ханда хийж байна, хийн гэсэн санааг илэрхийлж. Антаа гэдэг мань суух байгаа. Тэгээ ананда гівчэд өгсөж шууд нөндөө орж ирдэг. Сууж байна, суун. Мадта нийцэх зөв гэсэн санаа байж маннанда нийцэж байна, нийцнэ гэдэг санааг илэрхийлж шүү дээ. За обда болон идда гэсэн энэ хоёрын араас бол ерөөсөө шууд даамын холбогдож байгаа. Бас тэмдэг үгдийн араас бол ерөөсөө шууд даанад холбогдчихдаг. Тэгэхээр обда, идда, чута, мошитта нийцэж байна, нийцэнд байхгүй байна, сайхан гоё дэгжин гэх мэтлэнгээр хурж орж байна. Тэгэхээр өгүүлбэртүнд яаж орж иж байгааг бүгд хантаарай. Хүний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургагчдыг боловсруулан гаргаж, мэргэжлийн түвшинд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний түвшинд тогтох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсрэг даван сургалт явуулж байна. Манай төвийн багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол хүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг. Солонгос Монгол багштай найрсаг 5 дахь ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо ТОП-ийн 4-р төвсөнд тэнцвүүлж байсан хичээлийн цагаараа нэмэлтээр ирж хичээллэх боломжийг олгодог байгаа. Хилээ сайн сурч тэтгэлэг хангахыг хүсэж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай бол баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төв хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриалгаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолны автобусны буудлын баруун талд байрлах Британий эзэнгийн баруун хойд талд Могулская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар өнд байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 таягоодоо залгаарай. Батга ачим ёшээ иронанда бат өглөө 8 цагт босдог. Тэгэхээр энэ мэн нэг хүүрн өгүүлээд тэгдэг, ингэдэг гэдэг санаа минь энэ дээр орж иж байна. 이 학교에서는 500명의 학생들이 한국어를 배운다. Энэ сургууль 500 оюутан солонгосыг сурдаг. 자, дараагийн хэлбэр нь 전화가 안 돼요. 다시 된다. утас болохгүй байна. дахиад болж байна гэж 된다 гэдэг маань энэ дээр ингэж орж иж шүү дээ. түүний дараагийн хэлбэр нь 저기 내 친구들 온다. тэр манай найз нар ирж байна. 온다 гэдэг маань энэ дээр орж иж байна. 자, 그럼 나는 여기서 기다린다. тэгвэл би энд хүлээж бай. Би хүлээнэ. эсвэл хүлээнэ л гэж орж ирнэ л дээ. ерөнхийдөө бол энэ үйлрээс амраад хүлээж бай гэдэг санаа гарч иж шүү дээ. 한국어를 잘 하고 싶으면 매일 공부해야 한다. Солонгосыг сайн сурыг гэвэл өдөр хичээлэх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн байна. Энэ мэтлэнгээр өнөөдөр үзсэн байгаа бүх төсөөллийг та бүхэн ойлгосон байхаа гэж найдаж байна. Хэрвээ та солонгос хэлний мэдлэгээ илүү их сайжруулж, илүү их зүйлийг олж мэдээгүй л та Facebook-оор дамжаад солонгосыг хамтаа сурцгаа гэсэн Facebook пэйж болон групп нэгдээд ороод ирээрэй. Өнөөдрийн хичээлийг анхаарал сонссон байгаа та бүхэн маш баярлалаа. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.